За энэ байнгын танилцуулгуудаар бас тодорхой компаниудын нэр гарч байна. Бас уулзалт яриа хэлцэл явсан юм байна. Ер нь бол би өөрөө Франц Монголын парламентын найрамдлын бүлгийн даргын хувьд бас энэ асуудлаар үг хэлж байгаа. Тэгэхээр мэдээж энэ хэмэл дагуулын асуудал бол манай Монгол улсад маш том их ач холбогдолтой гэдгийг нэгдүгээр хэлье. Энэ бол хэмэл дагуул хөөрснөөр бид бүхэн энэ Монгол улсын аль ч өнцөг булан бүрээс хямран асуудалгүй гар утсаараа болон бусад хэрэгслэр холбогдохын боломжийг бий болгож байгаамаа. Тэгэхээр энэ тогтоол дээр бас тодорхой хэмжээний саналуудыг хэлье. Ер нь бол стартап компаниуд хэмэл дагуул хөргөлөө гэхэд 5 хэмэл дагуул бүрийн 3 нь фейлдэх магадлал маш их өндөр байгаа. Дээрээс нь энэ бага урын хэмэл дагуулууд ер нь мэдээллийг өгдөхүүн болон бусад гүйцэтгэл нь бага байх юм магадлал өндөртэй. Жишээ нь 150 мянган малчин өрх хүмүүс Starlink-ийн хэмэл дагуулд холбогдлоо гэхэд 2 жил төлдөг төлбөр нь нэг томоохон жишээ нь Чингис хэмэл дагуулыг санхүүжүүлэх ийм боломжтой байгаа. Тийм учраас энэ тогтоолын дагуу засгийн газар тодорхой арга хэмжээ авахдаа аль болох дараагийн зардал нь өндөр гарахгүй хөрөнгө оруулалтыг илүү оновчтой өгөгдөл өндөртэй ийм хэмэл дагуулыг сонгож үүнийхээ үр дүнд хямд бага үнэтэй ийм үйлчлэгийг үзүүлэх ийм хэмэл дагуулыг сонгороо. Ягдгүйл энэ их хурлын хэлцэх явцад тогтоолын төсөлтөөр хэлсэн үг бол тодорхой хэмжээгээр засгийн газар үйл ажиллагаа явуулахад ийм давуу тал болж үлддэг. Тийм учраас энэ дээр бас сануулж хэлэх үүднээс энэ саналыг хэлж байна. Асуулт алга байна. Баярлалаа.